сургуулийн ректор Дорж багш маань Монсын бас Эрдэмийн 2000 оны ихээр 20 дугаар зууны Монголын шилдэг 10 эрдэмтэн. Тэр 10 эрдэмтний нэг чинь манай Дорж багш байгаа шүү дээ. Бас тэр Эрдэмийн сайхан хамт олон бол бүрдсэн л дээ. Үе үед бол одоо их сайн эрдэмтэд энэ сургуульд бол ажиллаж байлаа. Гол одоо академичд бол манай Эрдмийн зөвлөлд байнга ажилладаг. Ер нь нэг онцолж хэлэхэд Монгол улсын эдийн засгийн шинжилгээ ухааны салбарын эрдэмтдийн охин манлай болсон шинжилгээ ухааны академийн эрдэмтэн ч гэсэн манай сургууль давхар харьяалтай. За ийм ч учраас Монгол улсын хөгжлийн гол энэ хөгжлийн бодлогын баримтчдыг боловсруулахад бол манай сургууль нэг төв нь болдог. Эдийн засгийн салбарын 2006-7 оны үед үндэсний хөгжлийн зохис бодлого гэж 2020 хүртэл хөгжлийг тодорхойлсон зохис бодлого боловсруулсан. За энэ зохис бодлогыг боловсруулахад улсын хэмжээнд ингээд шинжилгээ ухааны байгууллагууд, эрдэмтдийн багуудын оронд манай сургуулийн баг бол энэ 2020 онд хөгжлийн ерөнхий чиглэлүүд тодорхойлогдсон. Тэрний л одоо хөгжлийн зорилтуудыг бол тэр тодорхойлж ирсэн гэж ойлгож байна. Наацхан. Тэгээ зөвхөн одоо эдийн засаг биш эрх зүйн салбарын сайн эрдэмтэд төвлөрсөн байгаа. Инженерийн салбар дээр бол олон үед алдартай юм сайн эрдэмтүүд манай салбар дээр бас ажиллаж байсан. Лайхан сор ингээд профессор байна л Монгол улсын тэслэгээний асуудлын суурийг тавьсан. Улс орон гэхэд ядах өөрөө дараа хийдэг байх хэрэгтэй шүү дээ. Бүгд нэг зууны тий Монголын 20 дугаар зууны топ 10 эрдэмтний нэг. Тэгээ тэрнийг тойрсон баг ингээд бүтсэн гэхээр аягүй гоё сонсогдож байгаа байхгүй юу. Үнэхээр бахархмаар тий.